болсон. Өөрөөр хэлбэл хамгийн зовлон жаргалаа хуваалцах хантай боллоо штэ. Хормоо хийснийхээ дараа уулаар хамт даан давна, усаар хамт даан гатлна, уйлсан ч хамт уйлна, дуулсан ч хамт дуулна гэд шинжинхэн хоёулаа хоршин дуулдаг байлаа. Ганцхан алин байх юм бол тэнцүүхэн хуваагаад талын би нөгөө талын ханимаа нэгдэн штэ. Хэрвээ халбаг угаах юм бол ишийн би толгойгийн ханимаа нугаадгийн. Ингэж ижилдэд дасан хоёр хүн шиг жаргалтай сайхан амьдарч байсан чинь нэр явдал болдгийм байна. Нэг шөнө миний нойр хүрдгүй. Унтах гэд илтвэр орууллаа. Юрдөө нойр хүрдгүй. Тэгэд ханилуугаа харсан чинь уруулаад сурвайлгаа яста аттаа хүрмээр унтаж яахгүй юу? Гинт миний дургүй хүрээд хөөе. Хамттан совж жарган гिचгээд миний нойр хүрхгүй байхад энэ их уруулаад гимпилхэд унтаад тахтай яах вэ гэж бодоод хөөе. Ханя басар миний нойр хүрхгүй гэсэн чинь яа юу гэт үнтийх юм бэ? Миний баярлсан гэдэг чихтэй юм. Одоо харанхуй шиний уртыг хар нүдээ хамбилгүй надтайгаа хамт туулна да гэж бодоод эргээд харсан чинь унтсан чигээрээ амаангаад унтчихсан байхгүй юу? Харин сэрээжтэй гисээр байгаад нөгөөхийг нэг шавайс юм басгаад салгачлаа. Ингээл байн өвшөлгсээр байгаад өөр цайлглаа. Маргааш нь амралтын өдөр байсан болохоор бид хоёр гэртээ унжлаа. Амттай бэлэн хувааж идлээ, дарс хүртэл хуваажуулаа. Өдрийн алдад хоёулаа диван дээр зэрэгцэн суугаад телевизээр үзчихсэн чинь харин галын өрөөнд ороод нэг тараг авдрий. Ер нь чиний ч нойр хурч магадгүй штэ. Ингээд галын өрөөнд орд юм бэ. Хүлээгээд эле байдгүй. Яасан мэтэгд хойноос нь яваад орсон чинь миний хан хөргөчний нэг болон түшээд амаа ангагаад унтсан байхгүй юу? Өрөвдлөө аргагүй шүү дээ. Хандаа хань болох гээд харнуудаа хамхаагүй юм чинь хоншгүй загнаж байна шүү гэж бодоод хөргөчний нэг болон түшээд ер нь хань болъё гэж бодоод унтах гэсэн чинь нэрдээ найр хүрдгүй. Хүшээ харя найр хүрхгүй байгаад бити ингэж хорхоо хүргэж унтаад байгаа чи сэрэлтэй харя ханя ингэсэрэг сэрэлтэй телевизэр үзэж яасаа телевизэрч дуслаа харанхуй шинж бодлоо аранда чарлаа хөрхий гэсэн чинь миний хар дэрэн дээр толгой тавьгүй юу бичгэнтэл хохирч гадаг юм байна. Миний нойр бас л хүрдэггүй. Унтах гэж илдвэр ордлоо хүрдэггүй. Гүн яатсан бэ өнөрний нүцэлсэн юм шиг. Нөгөө төрөж харсан чинь бүр сэргч янзгүй унтаатлаа. Харин чи над руугаа нэг хараач дээ гэсэн чинь дэрэнд ороосоо нэг юм шолоод чад унтаад өгд юм байна. Шолоод чимэн аваад утсан чинь нэрним хоёр намайг энийг уугаад унт гэж байгаа юм байх та. Нэгийг уулаа дахиад нэгийг уулаа юрдөөч нэрдгүй тэгээд гомдоод агив чи нөгөө зовлон жаргалаа хамтдаа хуваалцсан гэж намайг авцсан чинь айлвэ. Миний нойр
Үгүй ч босоочтэй. Юу яасны чи хайр? Юу яасны чи хань? Гэсэн чинь хань маань усгийч усаад хамаг хувцамсад за баяртай. Хонгор минь чам шиг юмтай хорвоо гэлээж чадшгүй нэ баяртай. Гэт хаад тасаваад гараа явчихлаа. Гомдно гэдэг ёстой голтой ортлоо гомдлоо. Агуулгүй хүссэн муусан ирцүүл юм штэ. Тэгээд үнэхээр явж өгөхгүй юу гэд цогцор харсан чинь миний хайр автобусны буудлын дээр нэг шаваасын сууж байх юм аа. Гүч явахгүй яагаад юм бэ? Намайг гараад ирнэ гэж хүлээгээд байгаа юм болов? Тийм бага. Ингээд би бошгон гэж хувцамсад араас нь явж ирсэн чинь яасан гэсэн. Эми миний мухан автобусны зорчигчдын сандалтай амаан гагаад таг унтж байсан та. Аавын хөдөө явсан хагуур их чинь нэг сагалтай ах дагуулж ирлээ. Ахын өрөөндө тоглож байдаг. Гинт хүн үлхийг сонсоод зочны өрөөр үггүүлээ. Хайр дурлалан өгөөч. Тэгэд өнөө сагалтай ах хоёр гараан тосоод өрөвдмөр гих чинь их чихэн өмнө сөхөрч гсэн гуйж байлаа. Охин сагалтай ахыг их хөрвдлөө. Хөө хайр дурлал гинэ. Ямар юм ийм л. За том юм болов? Эсвэл жижигтэй юм болов? Эсвэл гурвалж юм болов? Эсвэл дөрвөлж юм болов? Ямар айд болоо? Чихэр шиг гоё амттай айд болоо? Эсвэл хаац шиг хашуу юм болоо? Хөр хэмтэн. Энэ сагалтай хад тэр хайр дурлалын олоодогч ийз. Гэж бодоод тэрээсээ гүйж гарлаа. Баашингийн гадааны гэж олооч ах. Багжаан дэлгээд дугуйгаан зэсэж байлаа. Охин дэрэгдэн очив. Аха. Би танаас нэг юм гоё. Та надаа хайр дурлал байл жоох нэг өгөөч. Жолооч харах уу? Гижигдсэн газар нь майжих шиг болж. Чи хайр дурлалаар яах нь вэ? Үгүй. Хар сагалтай манад ирчээд ихчээс хайр дурлаа өгөөч гэд бүр ойлоод гойж байна. Танада жоохны өвчөжтэй гэж хэлэхэд жолооч харах уу? Өмнөө нь дэлгэж тавьсан багжин дотроос нэг эрэг авч өглөө. Хайр дурлал гэдэг чинь ийм төмөр тэгээд бас эрэгддэг гэж байх нэ. Гэж бодсноо охин шууд гэртээ ороод сагалтай ахт жолооч өгсөн эргийг өгтөл. Наа чи юу юм бэ? Хайр дурлал. Би жолооч хасгууж явсан юм аа. Дахиад манай ихчээс бити хайр дурлалын шийдэ гараа. Одоо яв. Тэглээ. Маргааш нь их чинь бас л нэг халдсан толгойтой ир дагуулж ирлээ. Халдсан толгойтой ир дахиад хайр дурлал өгөөч. Ухын. Тэтэл ихчээсэн уйлаад гүйж гарлаа. Энэ тамчул ямар завлантай юм бэ? Хайр дурлал гэж одоо тийм хэрэгтэй юм байт юм баг та. Хаанаас орж ирдэг юм бэлээ? Гэж бодсноо охин дахиад л гүйж гарлаа.
эмээгийн доочлоо. Эмээгийнхэн чихэн хатав. Чангал ярихгүй болохгүй. Юу ч дуулахгүй. Гэлээд байхгүй юу? Имээтэй. Хайр дурлал байлгаач гэж охин байдаг чангараа гуйлаа. Юу ханиад байгаа юм бэ? Хайр дурлалаа имээ хайр дурлал байлгаач гэж яахныг чсэн. Имэн дандаа бов чихрийн хадгалдаг бор амтран уудлахтаа. Миний ахын янз нь ямар нишээд байна да. Имэт нь юу байгаа дэ? Доссон. Хүний өрөнгөө тараасаар байгаа. Доссон. Гэж ямандаа өглөөд бор хүүдийг гаргаж ирээд гарынхаа хитэн мойны хурууныхаа завсаар ганц ширхийг цаастай чихэр хавчиж гаргаж ирээд охиндоо өглөө. Мэ ганцхан үдэж одоо ингээд дуусаа. Харав тэл эмэн хүүдийг өвлөө штэ гэлээ. Эмээгийн дурлалын шахрууг охин харцсан ахад өгөөд гэрээсээ хөлөө. Маргааш нь хөөргөний толгойн чинээ улаан хамартай намхан ах ирээд дурлал хэрэгтэй байна. Дурлал гоч. Дахиад ихчээсэн гойлаа. Охин бүр шаналж гүцлээ. Ерөөсөө алхуу хүн шиг дурлал олж өгөөд ихчмэн заах янзтай. Жолооч хат байхгүй. Эмээг их дууссан. Бүр хүүдийг гүвсэн. Гэж бодож судал ашгүй. Аав нь хөдөнөөс ирлээ. Танада хайр дурлал вэ? Таяр нь хайр дурлалтай юу? Байдгүй яах вэ? Миний охин хайр дурлал яах гэсэн? Тэгвэл аав танада 1 2 3 шиг хайр дурлал өгч. Би тэр чинь штэ. Сахалтай хахад, харцан хахад, улаан хамартай хахад өгсөн байхгүй да. Тэд нар ихчээс хайр дурлал гоогаад ихчийг ёстой зааж байгаа. Та хөдөө явсан байсан болохоор мэдгүй байгаа байхгүй юу да. Гэж хэлэхэд ихчийн царай чавх шиг улайж харин аавын нүд мөргөлдөх гэж байгаа бух шиг улаанаараа эргэлтлээ. Яасан харамч юм бэ? Бас л хайр дурлал харамлах нэ. Хайр дурлал гэдэг бас тийм харамлаад байдаг юм байх та. Яна ханаас ахихан шиг хайр дурлал олж ихчигээ жаргая та. Гэж охин бодож суулаа. Бид хоёрт хотод байдаг хүүгээс минь захиа ирдэг юм байна. Ач охин чинь гэрлэж удахгүй хөрөм хийх гэж байна. Чадвал сарын дараа ир гэж бичсэн байлаа. Бид хоёр ч бөөн баяр хөөр болж учаа үзэх хувьтай юм байна гэж бодлоо. Өвгөн маань 2 хүүхдээ хурим найранд хэрэг болох жаал зуул юм бэлдээд машин дайж явуулаад өвгөн мал дээрээ үлдэж харин намайг хоторж амраад хүргэнээ хараад иргээд тэнгэрийн хүлгээр нисгэж өнөөдрийн маргааш тэнд гэдэгтэй адилхан л Улаанбаатарт нүүдэрэмхийн зураг буулаа. Хүүхдүүд ажилтай болохоор тосоод яах вэ? Би өөрөө хүрчихье гэсэн болохоор хүүгиндээ арай гэж ирлээ. 5 давхрын шатан дээр гарч амьсгаагаан дараад хүүгийнхэн хаалгыг тогшлоо. Эзэнгүй бололтой чимээ алга дахиад нийлээ хүчтэй зогтоо. Гэтэл төгжээ торх хийж мултраад хаалга онговол огтын танихгүй залуу цаваараа татсан богино дотор өмдтэй нойрмог нүдээ нухлаад зогсож байлаа.
Сайн байна уу минийхөө? Энэ дондгийнх мөн үү? Эхнэр нь тунгалаг. Мөн байвал яах гэж. Би чинь байна. Хөдөөнөөс ирээд сая буула. Нэр нэг тийм ухаантай юм яриад исэн баха. За юундаа ангаа зогсё орооч. Ингээд би орж шууд галын өрөөнд ороод суулаа. Энэ манай хүргэн маань юм болоо. Би нэг тэнийг юм ганц өдөр амарч байхад нэрээд хаалгуудын бал тусаар аваад амраач чадлагүй 5 дахь нь алдуулчих ба та. Юу ч гэсэн найранда харам туучи юм гэж. Гэтэл нөгөө залуу утасны коноптарснаа. Байна уу? Эцэгтэй ирээ. Би чукайна. Танаа их гинэ нэг танихгүй өгшин чуулж ирж идэж байна. Юу? Би юу? Яшиг чадахгүй. Өөртөө энэ хоолонд юм янзлахгүй. Итгэхгүй мэдгүй. Гэт утсаа тар хийчих удснаа. Өөрөө эркэг яриад идэг юм ээ. Минийхөө эркэг гэдэг чинь юм блэ? Яагаад ээ? Одоо энэ агийн ухаанда танаа гүг авах. Бороо хаашаа гэж манай эрэгцтмаг нөхөр байх нь штэ тэгвэл чи алив хоёулаа залгая. Үнсий. Тэгэд хоёр гараа сунгатал хүргэн маань өөдөөс ганц гараа ёрдой л өгөөд намайг чукка гэдгийг танилцсан таатай байлаа. Эмигийн алдар хэм билээ? Эмигийн 90 ханд гэдгийг штэ. Юу яшигтай урт нэртэнтэй. Би ерөөсө таныг зүгээр Лерка гэж дуудчих. За ерөөсө зүгээр Эги гэснээ дахиад утас шүрч аваад хэдэн хоног дарснаа. Байна уу? Дарика юу? Хош. Наад хоёр хулгаач авшуул гэж хэлээчтэй. Хулгаачуудад ингэж итгэж болдог шүү дээ. Бушуул гэж зад хоёр хулгаачаа. Хош хулгаачаа. Чи миний загсан юмыг мартаагүй гэж хэлээд утсаа тар хэтэлж болоодлаа. Би арай хайлан дураг байгаа. Эсвэл хүргэн маань дандаа хулгайч нартай нийлдэг юм болов. Бурхан минь базарваны хумбат гэж өндөлж суутал ашиггүй хүү бэр хоёр маань амьсгалаад ороод ирлээ. Ингээд оройн ачаахан хүргэн хоёртоо нэг мөнгөн аяга 10 мянган төгрөгтэй бариад өвөөч нь ахында тоглолтоо үнэ. Хүргэндээ 60 морь өгнө гэсэн штэ. Гэхэд хүргэн маань байли бага. Би 60 байтга доглон морь чуунч чадахгүй. Өш жорог чи юу гэдэг нөгөө донцлоготой ярддаг морь мөн бидтэй. Гитх юм бэ. Энэ үгийг сонсоод миний сэтгэл рүү ус цацах шиг боллоо. Үчнэ. Би хүү хоёртойгоо хуучлт суутал ишижимдээ. Манайх гэдэг альчныг ийм хүргэнтэй болсон доо айлын ганц дураараа юм аа. Уулч эцэг ихэн дээд боловсралтай дайжгүй айл байгаа юм да. Улгаа ажилгий дээр юм зодон цохоо мохонд оролцдгоо гайгүй сайн залуу гэж хүү маань ярьлаа. Иймэрхүү яриа бид гурвын дунд өрнөлөө дөө. Тэрнээс хойш 2 хоногийн дараа нэг ороо ачаахны маань үе тэнгийн хідэн хүүхэд цоглаад бөөн дуу хуур найр наадам архитарс болтгийм байна. Дуу хөгжим болоод байшин цуулах шахам үе хүчтэй хангинахаар нь миний бүр нойр сэрчгэлээ. Тэгэж хүүхдүүд харж байгаа бололтой хаалгууд дуурайд явчихлаа шүү. Гэтэл ачаахын маань арайчтай. Гэлмиг шиг уулж гарлаа.
хоёр хүүхэд хоорондоо хэрэлдэж байна гэж. Чи тэр мө аав ээж хоёроо дуудаад ирцээ. Яа! Хатам имэнтэрч гэж нэг хүүгийн юмнаас бэлтрээд ахгүй шүү. Хүргэн хүчтэй ч гэх шиг. Очны үзэл одоо харин хатмууд халамжтай гэдэг шинэ үг гараад ирсэн байна за. Тана тэр мөр зүнэг чангац юу вэ? Үнэ мар өглөө хатад хаана малах юм бэ тэр чинь. Яста хүүки тэрний оронд ганц чинс сахмагны мөнгө хайж чадахгүй царайц гулх чинь чүнц заяо. Энийг сонсоод би тийсэнгүү өрөөнд дахиад орлоо. Чи юу гэнэ? Чирн яасан задарсан таньвэ? За боди. Ямар хэлжүүн чамцаа. Мачи. Гэт намайг дэлсэд авдгийн би ч тийм дээр тэрийг хатаж унлаа. Ахмад сотон нүрийн гартаа ноцолцож явах хооронд би хоёр маань орж ирлээ. За дондог минь. Манай удамд ийм бузар юм ерөөсөө байгаагүй. Бушуухан энэ амтныг зайлуул. Дайлах минь. Гээмэн. Гэтэл манай би чука. Миний хүтайш. Одоо амар. Тэр хүсээд байгаа жинсаг чинь ээж нь маргааш аваад өгөө заяа. Миний хүтайшаа. Хөгшөний мөнгө яах вэ? Тэгээд ээж авах хэрэг та хоёртаа байраа өгöd өөрсдөө байгуулгаас нь гэр аваад тусдаа гарнаа. Тайван бэ. Залуу хүмүүс аль төр тар гэхийг хэлдэг юм дээ. Тэгэх юм бэ. Гэтэл хүмүүс ээжмтэй одоо та залуу хүүхдүүдийн хэрэгт оролцоод одоо буруу зөнөг байгаа болж үзье. Та одоо амраач ээж. Ер нь одоо битим илүү төвтэй юмд оролцож бидэнд үгүй гай тарилтаа. Чи уралт юм бэ? Нохой талаа. Хүүхдийн хэрэгт битгий оролцгийн шүү. Бид хичээлээсээ үр хүүхдтэй зааж, үргэлж хэлж сургаж ирсэн. Чамайг гэсэн би өдний болтол ярьж өгөж, дууж явсны хүчин чивдээ хэрэгтэй юм явж байгаа мэдүү. Хөөе. Харилцдаг чи ийм юм яриа зогсож байдаг. Гэт би шууд дарагтны юм хоёр давхарлаж яваад оронд ороод ирлээ. Маргааш нь нөгөөдөл чинь бантан хийгээл халуун цай өрөөнд нөгөө банд руу ч оруулж байгаа харагддаг юм бэ. Хөөе. Намайг хэд хоног хугацаанд ганц аяг шүл хийж өгсөн билүү. Хүнд илүүт нэгдэг. Зүрх шимшиг шиг боллоо. Харин би 6 сарын дараа ач охиныгоо нүүрэндээ сэхтэй, нүдэндээ нулимстай, тогоон чинээ гидстэй хоцрох юм. Тэр үед сэтгэл зүрхээр уучлан харсан юм да. Одоо яг хүн илүүдэх юм биш. Тэр нялхантны бурууч гэж юу байх вэ? Ер нь эр хүн гэдэг өөрийнхөө хүсснээр л амьдрэх юм шиг дээ. Хүргэнэ, хүүгээ, өвгөнөө хараад авахад бүгд дэндүү жаргалтай. Хэрвээ хойд нас гэж байдгийн бол эрэл амтан болж төрөх юм шүү. Эр амтан л болж ивэл хорхой шавж болсон ч яах вэ гэж боддгийн та. Миний шав болдоо уран зохиолын хичээл дээр алдар зохиолч Александр Сергеевич Пушкиний алтан загсны үлгэрийг надад ингэж ярьж өглөө.
Багшаа дээр үед байсан байхгүй дээ. Нэг эмгүү хоёрт амир ходи байсан байхгүй дээ. Тэр хоёрт амьдрал нь шалггүй нэг загс магсаар хоолдог байсан байхгүй дээ. Тэгс чинь нэг өдөр хашир анжгаа өгөн далаа ирэх төвчөд тараа шидчихэж хипстэй амир бэлэр юм гарч шарахгүй юу. Жимэний тэхэл төрөө шидсэн чинь бүр навшим гарч ихгүй юу. Өгөнстө настрын нарунад хавлахгүй дээ. Тэгс чинь өгөн гандуухгүй дахиад тараа шидчихэж вау фата дагтачта стопотерчаны алтан загсваригдахгүй юу. Өгөн хөөрөө литр бодоод тэгс чи багшаа стайгудаг тэр алтан загсан штэ. Хүний дээр ярьж байгаа байхгүй. Амир гацчихдаг багшаа. Багшаа тэгс чи маань өгөөс гүйл харихад ой мяахгүй юу. Тэгс чи алтан загсан штэ жинхэнэ тусрах. Өгнийг өстө хог паналдад юу хүснэ чинь өгнө. Намайг тавьчихаач. Гэвч юу. Тэгсэн чи маань үгүйстэ ангаж тавьяанса. Тэгээ үгүйстэ уулын мангар эмтэн болохоор одоо яайгүй тэгээ алтан завсаа бата. Өгдөг гэртээрэд эмгэндээ ярихгүй юу. Бүх болсон явдлыг дээ. Тэгсэн чи эмгэн гэж бодршон микроб. Чи ятч. Тэвшгүй яава манай тэвшигдсэн бай. Гэжс тавтаа загнаа. Өгнөг уцаагаад өгöd ингэ далар юм явахгүй дээ. Тэгээ яахт. Өгөн далаа ирэг дээр ирээд алтан загстай уулзаад тэгээд буцсан. Эргээд ирсэн чи яста саккой твштэй болсон байхгүй дээ өгшөө. Тэгээд өштэй эмгэн нь бүр гарав. Гэт хатахгүй юу. Өгөн буцаа татарагүйс готсон байгаа юм чи. Тэр мөө эмгээс шонлын микроб багштай бидрүүлсэн штэ. Эмгээс лаг хожир байсан тавсан. Тэрнээс чааш заяа. Тэгээ жигэн бахиж байгаа байхгүй дээ. Тэрнээс эмгэн загснаас тайжин зэрэг манжаад. Найны тушаа шамбатаад дэргээд бомбоиста ганжир юмнуудаа гайта лата манч тайсараад чухал юм тавуулж манчгүй юу. Моогон загстай хичнээн зурцуулсан ч гэсэн өөрөө үстэй яарад охирч байгаа байхгүй тий. Эмгээс салятай юм чи бүр гараа. Өөрийнх нь шунлын микробны зис хатгаад алтан загсыг онцлох ухааны мэж өвгөнд тушаагаад мандахгүй юу. Мокорям чи алтан загсыг надад ачиж өгөхгүй бол чамаг макставэг яг гэдэг шүү. Гэж атмандаа өгнийг шууд татараа амбарцсан байхгүй юу тий. Өгөө ягт эмгний эсрэг эсэргүүцэж чадахгүй. Эсэргүүцнэ гэсэн чаар авч явахгүй. Тэгээд яг талан дээр хийж байгаа байхгүй. Нэгсэн чинь алтан загсанд очиод эмгний хэлсэн юм хэлсэн чинь алтан загс ямар мэд тившт. Галзай тившт. Ямаштай. Ягштай. Ятг марьгүй юу? Татарга пүлгэд орсон байгаа юм чи. Өвгөөс ангаж далаан зах дээр сууж яасан гэж багшаа. Гэртээ эргэдсэн чи нөгөө зовжир байсан ба байхгүй юу ч байхгүй. Химгэр хийдэв чиндэг бүгд нөөнө хипчээсэ гэж байгаа байхгүй юу. Багшаа гоё өдрөөс та миний ирснийг ойлгосон уу? Би дараа таньжсан гоё юм жам нэстэ. Лаг. Воо сакэтэй. Сак үдэж зэйвэ. Ингэж ярьд юм байна. Үлгэрээс сонсох юм чихвээ. Үлгэрээс сурах юм чихвээ. Үлгэрээс санах юм чихвээ. Гэдэг үг өөрийн ирэхгүй бодогдож билээ. Болдоогийн ингэж үлгэр ярьж байгаа нь миний буруу ч юм уу? Болдоогийн
өөрийнх нь буруу ч юм уу? Эсвэл ээж аавынх нь ч буруу юм уу? гэж бодогдсон юм да. Манай нөхөр бид хоёр шаран шингаараа бие биенээ өвчөж дуурайсан ёстой нэг эдийн ихрэвч шиг заяаны хосод гаднах өмссөн хувцаараа ялгагдана гэхээс дотоо сэтгэлээр бүр яг нэг хүн гэж байгаа. Хоёулаа хөргөн барилдчих шүү дээ. Манай нөхөр жуудагийн сэрцэнт, би сомогийн сэрцэнт бүртгэлтэй хичээлдэг ухаатай. За хоёрстой уугарч уусан шиг уурчих шүү дээ. Инээвэл инээсэн шиг л инээчихэл. Ингэж хүсэл бодлого зориг нэг үзүүр төлөвлөнө гэдэг чинь жинхэнэ гэр бүлийн ад жаргал оршиж байгаа юм тэмдэг. Гэвч зөрг үе гарнаа. Зөрг үе бүр зөндөөн гарна. Гэхдээ та нар бодоод үзтээ. Ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохоогүйгээр амьдрал гэдэг чинь сонирн биш үсттэй. Та нар ч гэсэн хэрэлдэж маргалдаж зодтолдог л байж таараа. Зөрж маргах үед хоёулаа зэрэг уурладаг хамаг гайнорч байгаа. Миний уур гэдэг чинь бензинд гал хүрсэн юм шиг дүрэгдэж харахад манай нөхрийн уур спиртэн чүлбэн зурцсан юм шиг бадагч байгаа шүү дээ. За ёстой юм дээр үзэд тарж үсэрч наалтлаа гэмэлтэж байна. Ирэлтгээрээ бүр айдлахын ажиллах нь яам гэж манай нөхөр тэжээвэр ямар шиг хэдэн номныхаа хуудсуудыг уурж тастаж байхад би гэдэг чинь хэдэн аяг тавган дээр янгир шиг тонгочоод яривч аяв. Нэг өдөр хөдөлмөрийнхөө хөлсөөр авсан сайхан аягныхаа ширээг нөхөр маань уурандаа өрөөсөн талаас нь алхаар балгаж байгаа харагддаг юм байна. Тэгэхээр биер нь юу дутх юм бэ гэд уурч хүрээд явлаа, өрөөсөн талаас нь сүгээр балбарлаа. Тэгээд хөдөлмөрийнхөө хөлсөөр авсан аягныхаа сайхан ширээг уурын мухгаар найзан дундаа эвдэж байгаагаа ухаараад хоёр биенээ алмайлж хараад энэ талаад нөгөө уур гэдэг чинь гарчдаг юм байна. Манай хүүтэй охинтой өнөртгөн айлваллаа. Уурын мухгаар хүүхдүүдийн дэргэд хэрэлдээд байсан чинь манай хүүхдүүд буруу хүмүүжлтэй болж бууцгаа хэрвч болох шинжтэй. Ингээд бид хоёр хүүхдүүдийн дэргэд хэрэлдэх юм болоод зочныхоо өрөөнд хэрэлддэг боллоо. Өдрөн зад хэрэлдээд байлаа, шөнө тас тэрэлдээд байлаа, 5 хүүхэдтэй болчлоо. Автартхийн 2 дугаар удаан авчлаа. Энэ үед бид хоёр галынхаа өрөөнд хэрэлддэг боллоо. Өдрөн зад хэрэлдээд байлаа, шөнө тас тэрэлдээд байлаа, 8 хүүхэдтэй болчлоо. Автартхийн 1 дугаар удаан авчлаа. Энэ үед бид хоёр угаалгынхаа өрөөнд хэрэлддэг боллоо. Тэгсэн чинь нөгөө хэрүүл гэдэг чинь үе удан дамжаад манай аж гучнал бууцгаа хэрвч болох шинжтэй. Тэгэхээр бид хоёр гадаагч хэрэлддэг боллоо. Бид хоёрыг гадаагараад ирэхээр манай хөшүүд гэдэг чинь хүүшээ нөгөө хоёр ч гараад ирсэн биз дээ. За ёстой саний юм болно гэж цонхон дээр савчлаа зогсчдаг байхгүй хүний мод дуртай гэдгийг. Тэгэхээр бид хоёр шийдвэрийг өөрчлөөд автобусанд суугаад хотын захад гарч хэрэлддэг боллоо. Энэ удаа автобусны дотор пэг 4 хүн тавилаа. Өөг манайд сандлалаа суулгачихлаа. Бид хоёр амьдрал үр хөвгөд сайн сайхны төлөө ярилцаад боцож явлаа. Энэ удаа бид хэрэлцсэн үү? Үгүй. Хэрэлдэх гэж гарсан нүн үү? Үнэн. Тэгтээ бид хоёр хэрэлдээгүй. Яасан гэж? Автобус хотын захад хүрэхээс өмнө бид хоёрын уур гарчихсан юм аа. Гэхдээ уур маань бүргэн гарчхтад болсон биш л дээ. Хот маань өргөж том болоод хотын цаг хотцсон хамгийн гай нөрчиж байгаа. Ерөөсөө энэ дараа уурах юм бол шууд таксидаа хотын цагт хүрчих юм биш үү? Хүч тамины. Тэгээд одоо таксидаа амжихаа байчвал яах вэ? Онгоц хөлөх хэрэггүй. Хэдтэй тамин. Энэ хэрэлдэх балгах хоёр уу? Зад давс тусахгүй юм байгаа юм та. Бид хоёрын хувьд яа гэхээ тавь. Амныхаа цангаа гартал хэрэлцсэн ч тосон гартал тэрэлддэг. Харвагийн
ачаам хойно доо. Саяхан нэг өглөө бэрдэ гих чинь босчихоод цайгаа чамчхаад өвгөнийгээ дуудах санаатай яваад очлоо. Тэгсэн чинь мань хүн зүүдэлж байгаа бололтой хөмсгөө нэг зангидаал нэг өргөөл тэгснээ буулгаал тэгснээ инээмцэглээл хараал исэн чинь уйлах гэж байгаа хүүхчиг амаа өмөлзүүлээд бүр мэгшээд уйлах нэ. Тэсэнгүү миний үгүй яасан бэ сэрэг гэсэн чинь ёо ямар балай юм зүтэлт юм би. Кэлнүүдээ нөхөрж байгаа найраа харамлж байгаа болтой. Хөшөө чи ямар юм зүтлээ вэ? Зүуд чи голын янзын сэдвтэй шүү дээ. Уянгийн сэдвтэй зүуд, улс төрийн сэдвтэй зүуд, янаг амаргийн сэдвтэй зүуд гэж зүуд олон янзын сэдвтэй чигм чи алин зүлсэн юм бэ гэсэн чи шалвалаа юм зүлж явах юм. Гэхдээ үнний хувьтай шүү. Чи цэцэгт ногоон талын дундуур савирж яроо зээлдмэр унчихсан. Ус шиг цэнхэр тархан гэлтэй шар дурдсан босроочихсан. Цагаан малгай дутчихсан. Саристаа үлдэн хэдэ Монгол хүчтэй салхитатууд алдаа хүж явах юм. Хүй тэр чинь одоо ажимдэрлэн сэдвтэ бэлэг тэмбэлтэй сайхан зүд нь штэ үгүй. Юу нэг чин ажимдэрлэн сэдвтэ бэлэг тэмбэлтэй сайхан зүд. Чи миний зүд ганцаараа байгаагүй юм шүү. Чамтай зөв ялган саарл моринсон. Саарл даавар дэлтэй хар шиг явсан малгайтай хар хромон гуталтай хүүхдийн хөл алдан гүдэг давхратаалаг нүдтэй өтгөн хүмсгтэй залуутай чи салхи татуулаа байхгүй явсан. Чи яасан сайхан залуу вэ? Ярьж байгааг чинь сонсоод дурлцлаа штэ. Чи ярьж байгааг сонсох юм бол нөгөө төрсөн мөртлөө зурсан юм шиг даавнгийн юнтэнгөөгөө шиг харах вэ штэ гэсэн чинь усан илтгэн чинь даавнгийн юнтэнгөөгөө ерөөсөө тэр харах уу? Чиний нууц амраг гэж таарлаа. Байц гэт намайг толгооноос минь хөл хүртэл шинжих янзтай харж ирсэн аа. Тэгнэ тэр чи миний зүгэнд нэлээд ахлаг харагдчихсэн шүү. Айгуу болоод тэр даавнгийн юндэн гөөгийнхөө хүүхдийг тэйчсэн хэд давхар битээ галгуулж явсан ч юм лөө хэмэглээ. Хүшүүгөө наадах чинь зүүд бидтэй. Гэтэл хаалга тас хийгээд гараад явах юм. Энэ гайтай зүүднээс хойш хэдэн 7 хоног өнгөрлөө. Нөхөр маань нөгөө зүүдний сайхан харах уу даавнгийн юндэг бөгөөтэй байн хардаж үлх юм амц. Нөхрийн маань хардалд хичнээн хэсэг туссан. Би нөгөө зүүдний сайхан харах уу даавнгийн юндэг бөгөөд чин сэтгэлээсээ дурлж хэллээ. Яби. Ингэж хоороо хардуулж ирсэнээс гэж бодсноо. Угаа. Болохгүй шүү. Түр харцнах гэхдээ чамяа гэж бодлоо. Ингээд би нэг өглөө дөнгөж бассангуудаа ширээн дээрээс янжирг аваад шүтэн зортол энэ байдлыг ажиглаад харж ирсэн нөхөр маань. Хой юу болж байна ч. Тамиг татдаггүй жиж
Өлөлгөн дээр харавтаа сорох нь. Хэрэн би ямар балаа юм зүтгэл вэ? Тарчилж үсэнгүй. Гэтэл за чи бас ямар юм зүтгэлч хай. Ингээд би зүтгэлгүй зүудэл эрнийхэртэй ярьж гарлаа. Чи зогн газар богинохон цагаан даашинцтай гойн гялалтсан хүүхэнтэй шараар урсаар шимэж угаал. Тэр хүүхэн чиний мөрөн дээр толгоогоо нагаа. Хөнгөн хөвчмээ айн хөлний лүлэн бүжиглээ. Тэгээд дараа нь та хоёр нэг өрөөнд нэг орон дээр тэгээд тэгэл цаашаа явсан чинь нөхрийн маань царай ухаа цайж сайш нэрж болохгүй. Тийм явдал болоод өнгөрөөл биздээ. Гэт хүчээр минь тэрэг чанга үнсэн шүү. Хүүхнүүдээ хайртай бол хартай гэдэг үг ортой боловч зарим талдаа худлаа юм гэж. Энэ харцуул чинь өөрснөө өөр хүүхэн эргүүлээд сэтгнээ саатгнаа далтгнаад ирэхээрээ биднийг бас өөрсөн шигэ сэтгнээ саатгнаа далтганд яваавлуу гэж бодоод ахараа хартаад идэх юм билээ. Санаж яваар. Сайн байна уу инэ? Танаас би нэг ганц ярхан зүйл асууя да танад тасалахгүй юу? Сайн. Юу асуух гэдэг юм бэ? Асуу. Инэ та Чингис хааны талаар юу боддог вэ? Сэтгэлдээ хаваарч л да. Яа? Чингис. Эмэн батхта Чингис их үйлтэй амтэн гэж боддог шүү дээ. Улсын орнод хөнөөлөх гэж өстө дэлхийг тарж явсан л гэдгийг. Тартагтаа төрөл завсан амтандаа чаавс гэж. Тэгээ одоо нэг хэсэг бас өөр удамдаа нэлээд зүхүүллээ. Одоо харин ашиг хайгчдад дарамжлуулаад зургийн янз бүрээр үйлдвэрлэх худалдаад байгаа юм шүү цахууч. Зургийн ч одоо энэ тэмдгүү харагддаг болчтой. Төрийн тэргүү яардач. Найрын өрөөний яардач. Бата тэр тайлхин дээр янзаараа гарч энэ миний хөө. Сайн хүний нэрийг гурав хөдөлдөг гиднэ гэдгийн үлрээ хатааглаад байгаа юм шүү чинь. За тийм л ахтай юм би бас сайн мэдгүй лээ. Имэ та Сүхбаатар жинжир нь юу хийжсэн бла? Та юу гэж боддог вэ? Оо, Сүхжинжир маань Цэнгэлгийн мандаа гэдэг юм хүсчихсэн гинлээ. Тэгээд тэр Цэнгэлгийн мандаа өдөө өргөж мордогон дагсарга бурхан боллоо да чаавс гэж манай. Имэ та маршал чавсан бидний сте. Юу нь ямар хүн байсан бэ? Бацрайны хомбот. Тэрний чих нүгэлтэй амтэн гэж яриад их юм биш шүү. Олон амтны толгой. Тасал самсгийн юм бай. Мэдгүй. Улсын орныхаа төлөө цагтаа хил юм хийсэн хүн гэдгийг. Ихч бишэрүүл явсан гэдгийг. Одоо болсон чинь нэрэн ч дурсаж болохгүй гэд хоригдсан байгаа шүү. Бацрайны хомбот аймаар байгаа биз. За тийм бич. Имэ та Балдаргын тухай ярил та. Цэдэн бат гэж ямар хүн байсан юм? Балдаргуу хөр химдэ. Балдарга манч нүдэн дулаахан буянтай байсан ч. Тэгээ одоо Балдаргын маань өөрийгөө нүдээ хавгаалаа. Суугаад байсан гэж яриад идэв билээ. Ката төрийн толгойч маань өөрийгөө нүдлээ хамгаалаад суугаад ирсэн юм. Queen атом бидний ч одоо яаж исэн мэж яна. Ястай мэдхгүй. Нэг тийшэл урсч исэн шиг байгаамаа.
Ойлголоо. Одоо социализм гэж юу хэлээд байгаа юм бэ? Та тэр тухай надад тайлбарлаад өгвөл төө. Социализм уу? Таны карадахад зүгээр суугаад тижээлгээд дахиг хэлдэг болов гэж бодож байгаа шүү дээ. Одоо нөө хүүхдүүд чинь зүгээр суугаад тижээлгээд исэн мөртлөө бас дээд нь хуутаа. Янз бүрийн нэг загнаад байгаа юм. Али ямаа нэрсэн үү? Нааdur вэ? Мөнгө вэ? Яг маар пэвэ. Тэр гадаадаар хараад түр загнаад байгаа чинь хэмээн заримдаа гомдчих шүү дээ. Гомдмор тэний үнд гомдоод чи яах юм бэ? Тиймэнэр имэ тавшир та битүүл одоо тэгээд юу та өөрийгөө хаашаа явж байгаа гэж бодож байна? Хаашаа явах? Яг зогсож байна. Таг зогсож байна. Яг халгаа ицсэн тийм шиг амаан гагаад ийшээ хараад хаашаа явах мэдэхгүй зогсож байна. Хэцүү юм аа. Энэ арчлий чинь сайхан л гээд ах юм. Гадаа тэгээд нэг сайхан харагдаж байгаа ч юм уу ч юм уу мэдх юм алгадөө. Энэ одоо үед чинь хин сайн чанга дагуулж хашгирч ярьдаг. Хин сайн хотлаа ирчихдэг нь хожоо завшаа түрүүчэн зузаалаад байгаа юм биш үү? Ястай шудраг хариултаа нэмээ баярлалаа. Одоо би танаас дахиад нэг ганц хоёрхан зүйл асууя. Юу? Асуулт бас дууцааг байгаа юм уу? Чи ямар их юм асуух юм бэ? Имээ тайвшралтай одоо ганц хоёрхан. За усаасуу. Имээ таавштай надад нэг тайлбарлаад өг. Дарга ажилчин малчин энэ усуд одоо юугаараа ялгаатай юм бэ? Наадчиэстэн загцсан газар майчдаг болж байна да. Миний бодоход дарга гэдэг бол өнөөдөр хамаатан гэдэг хамтлагийн ахлагч нь болчиход байгаа юм шүү. Харин тэр ажилчин гэдэг бол хоньны намхан мариулсан бай. Хи гэдэг ухаас ширнэ. Тэр хүн юу хүсэж вэ? Яаж амьдарч байна гэдэг тоохоо болцсон юм шүү дээ. За харин тэр малчин гэдэг бол айлын тогооны альчуур болцарлаа да. Хөөх за. Имээ та ер нь Монголын иргэний хувьд улсын орноо яаж хөгжүүлэх гэж бодож байна? Би яаж мэддэг? Дэхин мэдгүй даатгын яаж мэддэг? Цагтаа хөгжүүлж юм да. Одоо хэн хөгжүүлээд байгаа? Хэн хөгжих гээд байгаа мэдэхгүй. За. Имээ битгий уурлалдаа асуулт туслаа. Цаг зав гарган ярилцсан их баярлалаа. Баяртай. Цаг заван гаргаж асуултанд хариулсан. Асуулт тусдаа баяртай. Баахан асууж баахан хүмүүс хэлүүлж бас тэгээд хүний даап гарч байгаа юм шиг баяртай гэж. Мэдхгүй дээ надад нэг өгч гिचсэн болчтой хөрхий. Чаас гэж. Яач. Дол яадуулж бүжгэлж чадахгүй. Чаас. Одооны хүүхдүүдийн дуулжгааг сонсох юм бол баазарвай гэж. Задаад байгаа юм шиг. Балбаад байгаа юм шиг. Талгаа дээр нэг юм тайшаал байгаа юм шиг. Эсвэл нохоо хуцаад байгаа юм шиг. Хэлэхэд ч биш бай. Бид нар цагтаа ялцж явлаа. Яриул ярьсан ширдэг дуулсан шиг дуулдаг бүжгэлсэн шиг бүжгэлдэг л байла. Тэр дуулч мардаг. Хөгжөөсөн нами арвдгаар хорат хоттой барчмарчин харта бидний чигцамми соттомэргэн таттагикэн саруу дөрөн таллэмэтэр заава. Ингээд тоочваа хөрхи. Манай нөхөр галаан төлүүлж хоолон хийлэгдэг болохоор галын бурхан минь ээ. Өглөө надад 108, орой надад 108 мөргөжж ийм тийм юм багт. Галын бурхан гэхээр нь би бас хөөрнөө. Хань минь хан минь өний минь тоон минь тодгон минь бацган минь. Манай нөхрийн чадвар өндөр. Маш их юм чадна.
хаалга онгоолгоод хааж ядна, хоолоо өөрөө халбагдаад идэж чадна, унтаж чадна, хөрхөж чадна, өмдөн өөрөө татаж чадна, сонин уншиж чадна, зураг үзэж чадна, ариг гүйж чадна, авгаа эргүүлж чадна, айгүй жирэмсэн болгож чадна. Энэ бүгдийг чанарын тэмдэгтэй гэдэг. Бүр улаан намд орохоор би нөхрийнхөө ганцхан юм засч чадахгүй. Манай нөхөр нэг хүүхэдээ сэмгэл суулаад. Сэмгнийг үуч байж болох юм. Тэгтэл надад тийг санагдсан. Тэгээд би хэрвээ чи дахиад эмс охтууд руу нүдлэр юм хэмэд би чамаас өгдөггүй сална. Хөлийг боловсруулсан чамжлоо, хөлийг болсон чамжлоо натар дараалаад хавтарц. Хууль батлагдаад 3 цаг болж байлаа. Манай нөхөр өтер дэлгүүр татлаа. Махны удаа шаминсан шарганд толооно өгд нүд ирмэд надад баригдлаа. Хөөш манайх ямар хуультай билээ гэсэн чи дуус тайлбар хийх гэж хуулиаг мэдчихвлаа. Хууль тайлбар хэрэггүй. Гэртээ очиод өөрөнгө гэсэн ма цүнх саунд янз үгээд дурлалдан шатаад бахтарч үхэх гэж одоо хажууд нь тахилж бодлоо. Би чинь ийм сайхан хүүхдээ байсан юм уу гэж одоо зүрхээр нь хатгал хатах гэж бодоод хажуугаар нь яг завхар өмсдөг хүн чиг явж галаа. Тэгээ халиудын нэртэй жижигчин шиг уртаа гэгч намсгаа аваад гомдлгүй үстэй гэсэн чи одоо яг гэхэд манайх гэртээ юм хөвлөлтөөс хойш надад гарах л үлдсэн байсан. Зүнгтэй юм аваад хаалгаар зүнгэлээ. Одоо нөгөөх чинь тисгүй. Би ихнэргүй яаж амжих юм бэ? Гэтэл мөчн савлаад хажууд айл чочтол бахин тэнд нь чичихгүй шиг сугаан тасавчаал яваад исэн чинь так эргээд харсан чинь юуны чин бахирах вэ? Нүдэ амилтуудад унтах чийдэг байгаа. Дургу хүргэсэн хаалгыг төлхөрийн шажигнуулж онгоолголоо. Шатаар торж хөнтлгүүлээ. Болж гэнэ үү? Одоо би бол гэргивш бүсгүй. Чөлөөт ертөнц. Хэн нэгэн хүнийг уургалах ёстой, хэн нэгэн хүнд уурдуулах ёстой. Энэ яагаад намайг энэ гэрээс сүүлчийн удаа явж хад хүргэж өгдөг үү гэж бодоод эргээд авлаа. Тэгсэн чинь намайг бууцаад ирлээ гэж баярлж байгаа бололтой барьж байгаа цүнхрүүд яхан. Бити гарч, бити баярл. Би таньд хүрүүлэх гэж ирлээ. Та намайг бор гэрээс нь энэ гэрт авч ирсэн болохоор буцаад хүргэж өг гэсэн чинь. Чи намайг уучлаач. Уул нь буугаад өгчөө гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ балаагүй гэж бодод. Үгүй. Ямар ч гэсэн хүргэж гэсэн чинь. What? Хүргэж хөөсгөө. Бүр хувцас өмсөж гардаг байгаа. Хүн бууж өгч чад мэдгүй тэнэг гэж бодоод чи намайг явахгүй гэж хүргэж өгч гэнэ үү? Би ганцаараа явж чаднаа мэдүү. Гараачлаа. Баахан димэд хэлээ. Уургалдаг амтэн чадах, уургалдаг амтэн чадах. Нас нь болох айдсан байгаа. Тэгээ таньдаг мэддэг хүн таарч нөгөө чамжлав чинь нөхрөөсөө салцсан. Цүнхтэй сартай барьцсан. Харахгүй чинь дими тэнэд явж байна гэд баахан амтны багтав хангууд яам гэж бодоод тэттэй илэрхий. Хаалга онгохоо. Галахын өрөөнд яваад орсон чинь манай өвгөн миний араас одоо дөнгөж ирж байгаа юм. Хаада буцалгаач гидсөлсөд ахчих. Ингээд хушуугаа царвал харна. 75 375-аар бууж өгч байгаа юм. Тэгээ аюултгүй найштай харцчиход одоо. Хаалгууд төгчихгүй яасан юм бэ? Холгаач орж ирээд хамгийн аваа явчихлаа яах гэсэн чинь. Чи өөрөө түгжээрэй гэж хэлээгүй гараа явцсан юм чи. Түгжигч байсан юм уу? Түгжихгүй ч байсан юм уу? Би яаж мэдэх юм бэ? Ингээд хушуугаа амжуулах юм. Хамаг буултаа хийгээл тоошингаа эргэлдүүлж. Ер нь манай нөхөр их зэрүүтэх. Би наран дуртай, тэр сүдэр дуртай. Би бараан дуртай, тэр цасан дуртай. Би цэцгэн дуртай, тэр навчин дуртай. Би хоёулаан байх дуртай, тэр ганцаараа байх дуртай. Ийм охтын нийл хэмгүй хоёр амтэн нэг гэрт өчнөө жил амьдрсан гэхэд хэцүү, амьдраагүй гэхэд бас хэцүү. Энэ бүхний хариуг эргээд бодоход тэр минь надад би тэрэндээ хайртай
байсан ба хаа. Яг олгүй. Нүхтөө. Өнөөдрийг болтол миний бие төр засгийн хаамайнаар яаж өсөж байцсан нь ярих гэж байна. Уулын би 1921 онд харьцуулж ирсэн бол их тодорхой болох байлаа. Гэтэл 1921 онд би тэрхэн битгий миний ээж авч ихийнхээ хөвлөдөө сургахгүй байсан байна. Тэгэхээр би 70-80 онтой харьцуулж ярья. Нүхтөө. Одоо олон жилийн өмнө би бичиг үсгийн боловсролгүй тагтарангүй өдөөж яад байсан бол өнөөдөр би төр засгийн хаамайнаар бичиг үсгийн боловсролтой бүр кадрчлалтан боллоо өссөн байна. Нүхтөө. Би баг багтаа ганц тоосогч өргөж чаддаггүй ийм сул дараа физиологийн хүчин чадлаар доогуур төвшөндөө байсан бол өнөөдөр би төр засгийн хаамайнаар 8 тоосог өргөх хүчин чадалтай 30 ширвэслэг яг амтан болсон байна. Намайг цэцэрлэгт байхад Томангийн тогоо гэдэг хүүхэд байлаа. Тэр намайг мөнчиг зодсон доо. Одоо би тэр тогоотой зодчих юм бол удаа болгож ясын нүтэл зодно гэдэг нь ойлгомжтой. Нүхтөө. Би ихээс зэрэгтөө чармай нүцгэн төрсөн бол өнөөдөр төр засгийн хаамайнаар Хамсимбраны хажимсаг олон хувцастай болсон байна. Хадруу чилмэл, хоёр ээлжийн өмнө, хоёр ээлжийн цамц, гурван ээлжийн амьстай болсныг зариу тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Нүхтөө. Би ихээс зэрэгтөө амдаа нэгт шүтгүй байсан бол өнөөдөр төр засгийн хаамайнаар надад 32 цагаан шүд ургасан байна. Гэтэл би гэж нэг мэдлгүй антэн төр засгийн хаамайнаар ургасан тэр сайхан шүднүүдэн арчилж хамгаалж чадаагүй улмаас дөрвөн сайхан араага өтөрхөд идүүлжээ. Гэтэл төр засаг маань намайг дахин харж үзээд дөрвөн сайхан химийн шүд хийлгэж өгсөн би туйлын хайртай байна. Нүхтөө. Би нэхвахта сүүлээс төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй тийм өрөөсгөл ядуу байжээ. Гэтэл өнөөдөр би төр засгийн хаамайнаар хүнсний маш олон төрлийн хугацаанд дууссан бүтээгдэхүүн идэж ууж байгаа болохоор сүү хаан баж арх пивэр дагнахын зүйтэй гэж бодож байна. Миний энэ самдыг хайр төр засаг маань дэмжиж дэлгүүрт Монгол цэвэр сүү зархаа болсон байна. Нүхтөө. Миний би төр засгийн хаамайчаар нөхөр авч 2 хүүхэд төрүүлжээ. Манай гэр бүлийн нэг шүүн данагдах үндсэн орлого 10,000 төгрөг болсон төр засгийн минь ивэж юм аа. Нүхтөө. Одоогоос олон жилийн өмнө надад нэгч төрлийн өвчин байгаагүй бол өнөөдөр би төр засгийн хаамайнаар 3-4 төрлийн өвчнөд жилдээ 3-4 удаа эмнэлэг төвчж эмчилүүлж байгаагаар 21 дугаар зуунаа өгтөж байна. Өвчний минь анш харис сэтгүүн гажуудлаас үссэн солио. Эцэстэн өнөөдөр та бүгнийхээ өмнө 2 хөл дээр арай ятан зогсоод инхри хайт төр засгийн хаамайнаар бурхан болчихдгүй хаанартаа баярлаж талархснаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Өрчигний ялун олон би тэнгэрийн нар гэрч уулздаг залуу ганцхан би тэрэн чи хүлээж хэрсүү олон би тэнгэрийн сар гэрч хүрэгдэг залуу ганцхан би тэрэн чи хүргэж өгөө гэж чи надад 99 удаа хэлсэн. Үнсээ гэж ганцхан шивнэж би чамд хайртай гэж чи надад 999 удаа хэлсэн.
хамт амьдрья гэж гав ганцхан ашиглаач дээ. Хайрын тухай шүлэг бичиж өдөр хоногуудыг зүүд шиг өнгөрүүллээ. Хавар өнгөрч өвөл ирснийг чи мэдсэнгүй. Жаргалаа би зовлоо. Чиний тухай шүлэг бичихэд цаас нь шатаж байсан шүү. Бурхан мэднэ. Харин чи үнсэн аавай гэж асуух байхдаа Бурхан минь дөрсгүйхэн харцаар инээж ширтсэн дүү залуу минь юунд намайг дагаад байгаа юм бэ? Амьдралд эвэрсэн их чихэн гарыг атгаж инхийлэхгээ юу? Чавста нэлцрай минь. Харц минь ягаад тогтсон болсныг чи мэдэхгүй. Хатуухан хорвог яаж туулахаа би ч бас мэдэхгүй. Ялдамхнаас ялдам үгийг хэлж чи мэдэхгүй. Яаж чамайг буцаахаа би ч бас мэдэхгүй байна. Хүлээсэн шүү, чамайг хүлээсэн. Хүнтэй судлаад хүлээсэн. Хайр гэдгийг мэддэг болсноос хойш хайлган зүрхийн догтлуулан хүлээсэн. Хүлээсэн шүү, чамайг хүлээсэн. Хүнтэй судлаад хүлээсэн. Харин чи минь надад ирлээ. Хатамд гарсан хойно минь ирлээ. Хогчин. Нэг их сайхан шүлгэнд аяр химээр байдаг. Нэрээ мартаж гэрээ сантал даян химээр байдаг. Дулаан бүлийн газар ганцаараа баймаар байдаг. Дурдан дээлээ нэмрүүд гадаа гармаар байдаг. Дууд марч болдог. Доргоо хурч ойл марч болдог. Дарс зэлгэлж согтмоор даавуу шувуу цуутатмаар ер нь хачин болдог. ертөнцид юм бүхэн болдог. Чамайг нэг өдөр часгарыг болдог. Сайхан хүүхний хойноос хэрвээ хишигнэсдэг чиний хоёр нүд салахгүй тэрнийг дагсаар байгаад танилцсан салдаг чиний хоёр нүд, торомгорч нүд, доктор Вич нүд, эрвээ хийч нүд, ирэмдэгч нүд. Цэцэг шиг хүүхнүүдийн хойноос нисээр байгаад цэцэггүй хазарсан чиний хоёр нүд, цэнгүн зун шиг залуу насандан наригсаар байгаад ганцаараа хоцорсон чиний хоёр нүд, торомгорч нүд, доктор Вич нүд, эрвээ хийч нүд, ирэмдэгч нүд. Хэнийг хойноос нисээр явна, хизээ тэгээд хаана буунда, халгаан дээр л буучгүй шатцрав хонгоров нь түлэгдцрав хайлтгүй. Сарайлаг сайхан хүүхэн дуртай гэж цагтаа чи хэлсэн чинь ортож цай чанахад гар сэтгэл хэрэгтэй. Алгнууд хэрэггүй. Сангинтал дуулахад хоолой хэрэгтэй. Хар хөмсөг хэрэггүй. Хайрлаж суухад хатан зүрх хэрэгтэй. Харуулах зүс хэрэггүй.
хаяад отоход харих хөл хэрэгтэй. Хацуудах хэл хэрэггүй. Нүд хүчрлээ гэвэл нүүр хэрэгтэй. Цай хэрэггүй. Нүгэл үлдээ гэвэл нүцгэн бие хэрэгтэй. Зүрх хэрэггүй. Энийг чи сансан уу? Сансан уу? Тэнд нэг бүсгүй. Жишээлбэл та тэнгэрийн дор ганцаараа юм шиг эдтэй дурлын хүчтэй тэжээтэй илүүдэж, хоёрдож, бүр гурвдаж явах юм. Тэгэхэд энд нэг хүн тухайлбал би их чаргалаас хоригтой юм шиг дурлуулахын хүчит тэжээлээр дутагдаж хоосон хүхийж явах юм. Илүүгээ чинь би харж байгаатай адилхан дутуугийн минь та бас ойлгоод дундаа зогцож болохгүй юу? Тэнд их илүү энд их дутуу хоёрыг тэгштгэж өгдөг зоо техник, хүний зоо техник алдсан бурхан минь. Дорсон шиг дорлох сайхан шүү. Дуулаа дагам шиг гэгэлзэгч бас сайхан. Дорлолтан халуурах сайхан. Дундуур бүхнийг хайраараа дүүргэж дурлсан шиг дорлох сайхан. Шүнжэнгөө унтаж чадахгүй. Элдвийг бодоод өглөө болгох сайхан. Орон гэртийн тогтож ядах сайхан. Оройтож гэртийн хараад эл нөхрийнхөө сэтгэлийг зовох сайхан. Нэг их чанга хашгирмаар болох сайхан. Ганцхан чамайг бодоод өөрийгөө мартах сайхан. Сайхан сайхан сайхан. Дуулаад байгаа юм шиг гэгэлзэх сайхан. Дурлалдан халуураад эгэрх сайхан. Дундуур бүхнийг хайраараа дүүргээд дурлсан шиг дорлох сайхан. Би уухгүй гэдэг цэмцгэрхэн согтов. За одоо болно гэж хоригдсан согтов. Хүүч юун сайн алив авэдэг гэж баярлсан согтов. За яах нэм за яах авэдэр гэж битүүхэн дотроо баярлсан согтов. Шаналсан царайтай өдөржин согтов. Шараан тайлах гээд маргаашин согтов. Уусаар үргэлж согтов. Ухаанан уучхаад насаран согтов. Өрд ч юм уу? Одоо ч юм уу? Хизээ ч юм бүүмдээ. Уух дуртаны хэрвэчээ. Унтах нойрондоо дүүрэн нэрмэл үжижгэн. Улам сайхан болгох гээд шанагмд хийгээд халаач гинэ. Шагаан чинээ шатас сүүлжгэн үнэр амт нь хан хийгээд эцээхэн болдгийн даван дээр. Өнөөгч нь нойрноос сэрчиж гинэ. Оо часта. Оо заяач хай гэж аман байснаа. Энийг мэдсэн бол хүүтнээр нь зэлгэлчихгүй яава гэсэн гинлээ. Зэй! На
андан хээтэй цаанаа чамин хээтэй нанжвандан хатгийг өргүүлж намайг өрөө гэсэн юм бизээ. Зээ! Элчүүдийн хайр гэдэг нүдгүй сохор юм. Инхри найланхаа атлаа хатуу харигс залтай юм. Би чамд хайртай гэж алга харсран мөргөн гуйж шүлэг зохио дуудуулж унтахнаар идэх олон хасан чагуулзалтан дагсаар хүүхнүүд бидийг өмчилж авсан хойно гэтэл хайр нь суларсаар айл гэдэг ховын өмч авгай гэдэг амьд өмч эрэм палаачтай тэрэгний гүү болгон ховирдаг юм байна. Зээ! Бүсгүй хүн гэдэг зочин ирэхэд өөрчлөлтөг, зоог бэлтгэж орд засдаг, зочныг явахад үдэж, зоргоороо тарьсан хогийн цэвэрлэж, айл өрхийн нэр төрийн алдаагийн хариуцдаг, харин ололт амжилтын хариуцах хувгүй хагас эрэхтэй хагас хүн гэдэг бүсгүй хөө. Зээ! Бүсгүй хүн гэдэг эрчүүдээс илүү хүнд ачааг үрж айл гэрийн нэр төрийг өргөж сав бариад хоршоо руу явдаг, савдан бариад хувцас суугаадаг, үдэш хамгийн сүүл думтаж шөрийн үйлчилгээнд нойр хагас үүрээд хамгийн түрүүн босож гар тогоонд гар завгүй гавч орохдоо тоглож болцсон цагтаа болцсон цагаас нь хоцор бол бузгаа ихээр донгодуулдаг, шалтхад төмпөн тосоо сууж явах үүрэгтэй шалуугаар жорлон цэвэрлэж хүүхэд асар халтай эхнэр хүн гэдэг элен цулан цэвэд юм байсан гинлээ. Идвэ цагч мөн энэ хэвээрээ байх юм байна. Зээ! Бүсгүй хүн гэдэг өмсөх хувцас нь өөрчлөгдснөөс өөрөө ердөө өөрчлөгдсөнгүй. Ажилч нийтч, албан хаагчидч, авьяастан эрдэмтэн сайдынч адилхан эхнэр хүн гэдэг эрх чөлөөний яриг зүүсэн ийм л нэгэн байдаг юм байна. Зээ! Элчүүд минь ээ! Шүтгэхгүй хайрлахгүй юм бол эхнэрээр яах юм бэ? Сайн аав заяасан бол сар явдал үлдсэн ч ааваах гэв. Муу аав заяасан бол noloгоо тэнийг ухаамын ааваа гэхгүй яана. Мууч бол сайнч бол noloгооч бол тэнэгч бол аав бол аав шүү дээ. Алтан дэлхийд аавгүй хүн ер нь хаана байна? Ачтайхан ижим чавтай, аль дайсан чавтай, аавгүй хүн битэл аавгүй аратан чинь очтон үгүй. Аавгаа та мэдгүй хэрнэ? Аавтай л гэж таарна. Аавын гомдовл ачи зүгэй тандам. Аштын сайхны аав минь тунгаажээ. Ингээд бодохоор алдаж онсон аав хэвээрээ аавгай сэлсэн аав хэвээрээ аав л аав шүү дээ.